Жон Бивер Батлан хамгаалалт дор. Удирдлагатай хандах хандлагаар нь ирээдүгээ шийднэ. 16 дугаар бүлэг. Магадлал ба төгсгөл. Жинхнээсээ аврагдсан бөгөөд Бурхны хүслийг хайж байгаа хүн чуулган доторх хууль ёсны эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх болно. Өмнөх бүлгүүдээр чуулганы болоод нийгмийн эрх мэдэл дээр төвлөрсөн боловч үндсэн зарчим нь бүх төрлийн эрх мэдэлд хамаатай болохыг хэлсэн. Тэгвэл энэ бүлгээр эрх мэдлийн бүх талбарын талаар буюу онцгойлон гэр бүл доторх эрх мэдлийн талаар Бурхны үг юу заадгийг үзье. Ихэнх нь өөр өөрийн гэсэн ангилалдаа зохицдог учраас заавал тусгайлан авч үзэх хэрэгтэй. Энэ бүлгийн сэдвээр бүхэл бүтэн номч бичиж болно. Гэхдээ бид өмнө сурсан зүйлээ энэ бүлгийнхээ сургамж дээр хэрэгжүүлсэн цагт ном маань бидний зүрхэнд төрөх болно. Үүнээс гадна ном бичгээд арай л дутмаг учраас дурдаад өнгөрөхөд л болох зарим нэг ерөнхий зааврыг цухас үзнэ. Эдгээр шалтгааны улмаас энэхүү бүлгээ магадлал ба төгсгөл гэж нэрлэлээ. Гэр бүл. Чуулган иргэний засаглал, нийгмийн эрх мэдэл үүсгэхээс өмнө гэр бүл үүссэн. Гэр бүл нь бүх бүтцийн язгуур учраас гэр бүлээс л чуулган иргэний засаглал, нийгмийн эрх мэдлийн эрүүл мэнд шалтгаална. Та төлөөний эрх мэдлийн бусад талбар дээр алдаж эндсэн байлаач гэр бүл чинь тусдаа бат бэх оршин тогтнож чадна. Харин сүрсэн гэр бүлтэй хүн бусад тал дээрээ эв эрүүл сав саруул байх ямар ч боломжгүй. Гэр бүл доторх эрх мэдэл нь бусад бүх эрх мэдлийн амин суурь юм. Бичээс гэр бүл доторх тэнгэрлэг эренб дарааг зааж өгдөг. Хүүхдүүдээ бүх талаар эцэг эхтэй дуулууртай байх тун. Энэ нь эзэнд таалагдана. Колосай 3:20. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Чуулган Христэд захирагддгийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Эфес 5:23-аас 24. Гэр бүл доторх Бурхны эрх мэдлийн бүтцийг зааж өгсөн тушаал шинэ гэрээнд олон бий. Хүүхдүүд нь бүх зүйл дээр буюу амьдралынхаа талбар бүр дээр аав ээжигээ дагах ёстой. Энэ тушаал нь гагцхүү аав ээж нь үр хүүхдээ бэлгийн харилцаа, худлаа ярих, хулгай хийхэд уруу татах, аав ээжийнхээ хэн нэгийг сонгох хэмээн алавдан тулгах зэрэг Бурхны үгийг зөрчсөн хэрэг хийлгэх гэсэн нөхцөлдөл хэрэгжихгүй. Миний өөрийн амьдралд тохиолдсон нэгэн явдал үүнийг маш сайн дүрслэх байх. Би Пердюгийн их сургуульд механикийн инженерээр суралцж байхдаа Есүс Христэд амьдралаа өргөсөн бөгөөд төдөлгүй сайн мэдээний үйлчлэлд дуудагдсан билээ. Тэгээд сургуулийнхаа амралтаар гэртээ ирэхдээ улаан католик аав ээжтэй сургуулаа дүүргээд Библийн коллежид явах гэж байгаагаа хэлв. Тэд миний мэдээнд гонсойж хэтэрхий огцом шийдвэр байна гэж дүгнсэн юм. Үнэн дээр ээж маань "За хүү минь, намайг л амьд байхад тэгэхгүй шүү" гэж хэлж үлээ. Тэгэхээр нь би ээжигээ хүндэтгэн даруухнаар "Ээжээ, би тандаа хайртай. Миний төлөө хийсэн бүхэнд чинь талархаж явдаг. Гэхдээ би Бурхныг дагах ёстой" гэж хэлсэн юм. Гэтэл энэ үг ээжийг маань тайтгаруулах нь бүхэл улам хэлгэнүүлв. Есүс "Эцгээ юм уу ихээ, надаас илүү хайрлагч нь. Миний хувьд зохистой нэг юм биш. Хүүгээ, эсвэл охиноо, надаас илүү хайрлагч миний хувьд зохистой нэг юм бишээ." Матай 10:37 гэсэн. Би энэ тэргүүтээ бичээсийн үгээр зоригжин хайртай аав ээж хоёрыгоо юм уу Есүсийн дуудлагын аль нэгийг нь сонгох ёстой болсноо ойлгохдоо сонголтоо шууд хийсэн юм. Хурцдмал байдал олон жил үргэлжлэв. Би ч аав ээжигээ хайрлан хүндэтгсээр байлаа. Үнэн дээр Бурхны нэгүслээр хуучнаасаа ч илүү хайрлан хүндэтгэх болов. Цаг хугацаа өнгөрсөөр аав ээж хоёр маань миний амьдралд Есүсийн тордон ургуулсан үр жимсийг үзэж эхэлсэн бөгөөд 18 жилийн дараа буюу аавыгаа 79-тэй байхад надад аав ээж хоёртойгоо авралынхын төлөө залбирах завшаан тохиож үлээ. Үүний дараагаас аав ээж хоёр маань бидний номыг уншиж, хичээлийг үзэж, найзуудаа бэлгэлдэг болсон юм. Бидний харилцаа үнэхээр өрөөгдөв. Есүс ч ийм л байсан. Есүс аав ээжтэй аль хэр захирагддаг байсныг тэгээд тэр тэдний хамт явсаар назарт ирж үгэнд нь дуулууртай байлаа. Энэ бүхнийг эхэн зүрхэндээ нандинан хадгалж байв. Луг 2:51 гэдэг үгээс харж болно. Тийм боловч үйлчилж эхэлснээс нь хойш Есүсийг нэлэх байхад нь Симеоны иш үзүүлсэн ёсоор ил дисгэж зүрх бодлуудыг илчилж эхэлжээ. Луг 2:35. Есүсийн хүчрхэг үг олон хүнийг тавгүй түлж уурлуулсан. Тэр дундаа гэр бүлийг нь тэдний мэдрэмжинд буцалсаар дараах байдалд тулжээ. Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж тэд ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчирхаар явв. Есүсийн их болон дүүнэр ирээд гадаа зогсож түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг ард болон тойрон сууж байлаа. Тэд түүнд "Хараач,
их дүү нар таныг асуугаад гадаа байж байна гэхэд тэр тэдэнд хариулан "Хэн миний их, хэн миний дүүнэр юм бэ?" гэд өөрийг нь хүрээлэн суугчдыг харж "Харагтун. Миний их ба ахын дүүс энд байна. Бурхны хүслийг биелүүлэгч хэн боловч миний их, ихч, ах дүүс минь юм" гэв. Марк 3:21, 31-с 35. Аав ээж нь Бурхны тушаалыг эсэргүүцэх хүртэл Есүс аав ээжтэй бүх талаараа дуулууртай байжээ. Гэхдээ хэдэн жилийн дараа Есүсийн гэр бүл дээд өрөөнд ариун сүнсний цутгаланг хүлээн авч яванда эзний дагалдагч болсон нь юутай сайхан. Би зөндөө алдсан. Хүүхдүүд аав ээжигээ дагах ёсгүй онцгой тохиолдлууд байдгийг өмнө хэлсэн. Эдгээрээс бусад тохиолдолд хүүхдүүд аав ээжигээ хүндэтгэх нь давхар амлалт бүхий тушаалын нэг ажээ. Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно. Хүүхдүүдээ бүх талаар эцэг эхтэй дуулууртай байхтун. Энэ нь эзэнд таалагдана. Колоссе 6:2-3, Колоссе 3:20. Би энэ тушаалыг зөрчихийн үр дагаврыг ясмахаараа эдэлж байж ухаарсан билээ. Пердью их сургуулийг дүүргэснийхээ дараа би Rockwell International-д ажилд ороод өмнө ярьсан чуулгандаа явж эхлэв. 2-р цуглаанаа тараад үеийнхэн хідэн залуустай хоол идэхээр явахдаа гэрлэж амжаагүй яваа насанд хүрэгчдийн бүлгийн удирдагчтай танилцав. Би ч хотод дөнгөж сууршаад байсныг хэлэхүү, тэр ч хөлслөх байр хайж байсныг хэлэхүү. Түүнтэй хэсэг ярилцсны эцэст хамтарч байр түрээсэлбэл дажгүй санагдаад явчихав. Би ч их сургуулиа дөнгөж дүүргэсэн. Явын ядуу залуу байсан болохоор мөнгөө хэмнэн гэхээс бөөн баяр. Маргааш нь аав руугаа залгаад баярт мэдээгээ дуулгахдаа намайг сар бүр хэдэн зуун $100 хэмнэх гэж байгаад баярлан байх гэж бодтол аав баярлсангүй. "Аав, миний хөө, наадах чинь дими санаа баха. Хэрэггүй бах. Чи тэр хүнийг сайн мэдэхгүй шүү дээ" гэлээ. Би ч аавыгаа ятгаад түүнийг насанд хүрсэн ганц бие залуусын бүлгийг удирддаг хүн гэх зэргээр магтахын дээдээр магтсан ч аав миний үгд автсангүй. Би утсаа тавихтаа аавыгаа итгэгч биш болохоор юу ч мэдэхгүй байна гэж бодож байлаа. Тэгээд ч нөгөө залуу маань том удирдагч хүн шүү дээ. Тиймээс аавынхаа үгийг тоолгүй. Маргааш нь нөгөө хүнтэйгээ нэг байр олоод түрээсийн гэрээ байгуулчихав. Нүүлгэлтийн машин ирэх үед хөрш маань найз нь хитвчээ мартаж орхиж "Чи түлчих" гэлээ. Дараа нь байрныхаа урьдчилгааг түлэх үед ч тэгв. Энэ явдал үргэлжилсээр эцэстээ би 2 хүний 2 сарын түрээс хэрэглээний зардал, түүний үе олон холын дуудлагын төлбөрийг бүгдийг нь барагдуулж үлээ. Тэр үед холын дуудлага асар өндөр үнэтэй байсан. Би түүнийг машингүй болохоор нь хэд хэдэн удаа машинаа унуулахад машиныг маань битүү утаа унаарт автуулсан байдалтай өглөө эрт авчирч өгдөг байв. Тэрээр үүнийг найз нь янз бүрийн асуудалтай хүмүүст үйлчилсэн юм гэж тайлбарладаг байлаа. Нэг удаа машины маань бүр юу ч үгүй хонхойчихсан байлаа. Уур хүрсэн гэж жигдэх. Гэхдээ зүгээрээ эдлэн өнгөрлөө. Нэгэн удаа үүрийн 4 цагт өрөөнөөсөө гарч иртэл гартаа шар ариг тамхи барьчихсан шал танихгүй итгэхэд том өрөөнд маань сууж байснаа над руу яг л гадны итгээд үдсэн аятай хачин жигтэй харж үлээ. Би өөрийнхөө гэрт үүлээ үзэж байсан ч шинэхэн итгэгч байсандаа би хайраар хандах ёстой. Уурлаж шүүж болохгүй гэж бодоод асуудлаа цэгцлэхгүй явсаар байлаа. Эдгээр нь тэр хүний надад учруулсан зовлонгийн зах зовхон л юм шүү. Ийхүү хэдэн 7 хоногийн тамлалын дараа өрөөний маань хөрш гомо итгэхэд болох нь илрэв. Би түүнийг шууд л хөөсөн боловч тэр явахгүй гэлээ. Түүнийг нүгэлдээ умбаж явахад би хамаг төлбөрийг нь төлж байжээ. Гэтэл энэ үеэр ганц бие насанд хүрэгчдийн цуглааны пастор нь тэр этгээдийн үнэн байдлыг олж мэдээд удирдлагын байр сууриас нь зайлуулсан юм. Түүний завхарсан амьдралын талаар олж мэдсэн сүүлчийн хүн нь бараг би болж таарав. Миний дуулуургүй байдал миний ялгах харааг сохолсон байжээ. Би аавынхаа зөвлөгөөг хэрэгсээг учраас хэдэн зуун $100, дээрэс нь амар тайвнаа алдсан юм. Энэ явдал надад нэлээд том цохилт өгсөн, амьдралын маань хамгийн зовлонтой 2 сар байж үлээ. Энэ явдал эцэслэгдсэний дараа би бурхан руу "Бурхан минь, яагаад би таны чиглүүлэгт найдсан шүү дээ" хэмээн хашгирав. Гэтэл эзэн надад чиглүүлгээ өгсөөр байтал би үл хэрэгссэн болохыг маань ухааруулав. Би зог тусаад "Хизээ тэрвэ" гэж асуув. Тэгтэл бурхан "Аав орчин. Гэтэл чи сонсоогүй" гэлээ. Би ч өөдөөс нь "Гэхдээ аав маань итгэдэггүй хүн шүү дээ" гэж ирээдэл маргалаа. Тэгтэл эзэн надад түүний үгдээр "Хүүхдүүдээ гагцхүү итгэдэг аав ээжигээ л сонс" гэж хэлээгүйг сануулад "Чи бол миний хүүхэд. Тиймээс би чамайг чиглүүлж хамгаалах цэцүүхэн зааврыг аав ээжийн чинь зүрхэнд тавьдаг юм" хэмээн тайлбарлав. Би ч өөдөөс нь "Би ч одоо бие даасан том хүн. Аав маань хэдэн мянган бээрийн цаана амьдарч байгаа.
Тэгээд ч аав миний зардлыг төлдөггүй гэлээ. Бурхан чиний зардлыг төлөхгүй байлаа гэд. Хэдэн мянган бээрийн тэртээ байлаа гэд. Тэднийг дуулууртай дагсан тушаал маань хүчингүй болохгүй гэлээ. Түүний тушаалыг дагсан хүн сайхан амьдардаг бөгөөд биеийн тал дээр алдаснаа хүлээн зөвшөөрнө. Бурхан надад ямар үед хүн аав ээжийнхээ мэдлээс гардгийг харуулв. Бурхан бүр эхэндээ ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болдог. Эхлэл 2:24 хэмээн тушаажээ. Аав ээж хүний үр хүүхэддээ өгдөг эцсийн заавар нь гэрлэлтийг нь ерөөх юм. Дашрамт хэлэхэд Лизагийн аав намайг охинтойгоо гэрлэхийг зөвшөөрч ерөөсөн нь Лизагийн хувьд жинхэнэ гинтийн зүйл болсон гэдэг. Учрыг нь асуутал Лиза яагаад гэвэл чамайг Есүст итгэдэгт аав дургүй байсан гэж хэлжүүлээ. Энэ бол хааны зүрх, бидний дээрх эрх мэдэлтний зүрх, Бурхны моторт байдгийн баталгаа юм. Бурхны үгдээр эрэм хоёр гэрлэлтээр нэгдэхэд эрх мэдлийн шин эрэмб үүсэн бий болдгийг цохон тэмдэглэдэг. Бурхан эмэгтэй хүн аав ээжигээ орхидог гэж хэлээгүй. Учир нь гэр бүлийн шин эрэмбийг эмэгтэй хүн бий болгодоггүй. Гэр бүлийн эрх мэдлийг эрэгтэй хүн тэргүүлдэг. Үр хүүхэд нь гэрлээл бол аав ээжигээ дагах тушаал цаашид тэдэнд хэрэгжихгүй ч үр хүүхэд нь аав ээжигээ хизээд хүндэтгэж явах ёстой. Би нэг удаа аав ээжээсээ Элизабет хоёрыг буруудаж байгааг мэдсээр байж яагаад анхааруулж зөвлөөгүйг асуутал тэр хоёр чи зөвлөгөө асуудаггүй бидтэй гэж хариулж үлээ. Энэ бол бурханлаг үйлдэл. Зарим аав ээжүүд гэр бүлтэй үр хүүхдийнхээ хэрэгт урдынх шиг л хошуудүрээд оролцоод байдаг. Үүнээс шархтай мэдрэмж, үл ойлголцол бий болно. Учир нь тэд бурхны зааврын дагуу үр хүүхдэд тавьж явуулдаггүй. Хүүхдүүдэд өгөх онцгой анхааруулга. Хэдэн жил залуусын пастораар үйлчилснийхээ дараа би олон залуус халгаатай замаар явж байгааг ойлгосон юм. Аав ээжигээ хүндэтгэх тал дээр би бурхны зарим нэг зөвлөгөөг цохон тэмдэглэмээр байна. Үүнийг үзээд олон залуус аав ээжигээ хүндэтгэхгүй байх нүглээс тархдаг хөрөнгөөс бултах болтугай. Энэ нь халдвартай бөгөөд аминд халтай зүйл. Бичээс эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан гэхэд бүх ард түмэн амийн гин. Дэдхүүл 27:16. Ширээний маань эсрэг талд өсвөр насны хүүгээ дагуулсан нэгэн ээж өөдөөс харан суун. Яран дундуур тэр залуу ээжтэйгээ яг л өөрөөсөө дүү юм уу эсвэл тэнийг хүнтэй ярьж байгаа айтай хэдэр муухай харилцаж байлаа. Би ч түүнийг хэд хэдэн удаа засварлаж амжив. Ярианыхаа төгсгөлд би өөрийн мэдлэвэ. Залуу минь чи ээжтэй хандах авир үйлдэлээ гэмшихгүй бол шоронгийн хаалга татна шүү гэдгэв. Хэлсэн үгдээ би өөрөө ч цочирдлоо. Тэр залуу өөрийгөө итгэгч гэдэг бөгөөд залуусын цуглаанд явдаг байв. Хайран амьдрал. 6 орчим жилийн дараа тэр үед би хэдийнэ залуусын пастораар үйлчлэхэ болоод байв. Нөгөө хүүгийн ээж бүтэн сайнны өглөөний цуглааны дараа надтай уулзаад "Пастора, та хүүд минь өөрчлөгдөхгүй бол шоронгийн хаалга татна шүү" гэж анхааруулснаа санаж байна уу? Тэгвэл хүү минь шоронд ороод хэдэн жил болж байна гэлээ. Би энэ явдлыг таг мартчихсан байгаад эмэгтэйг ярих үед л санаанд орж ирэв. Тэгээд энэ ээж надтай ийм ярьж байж яхаараа баярлдаг байна гэж бодлоо. Гэтэл учрыг нь мэдэв. Эмэгтэй хүү минь одоо бурхны төлөө шатаж яваа. Тэр шоронгийн бусад хоригдлуудад гэрчилж шоронгийн үйлчлэл хийдэг. Тэр таны номыг уншиж тэндээс маш их зүйл сурч байгаа хэмээн дуржигнуулв. Бурхан шүүхээрээ тэр залуугийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн нь биширмээр. Тэр бээр ясмахаараа зовж байж биш зүгээр үг сонсоод ойлгосон бол сайн байх байлаа. Гэхдээ идүүгээ түнд бурхны гих халуун зүрх байгаа нь юу юунаас илүү чухал үлээ. Хүүхдүүд аав ээж рүүгээ уг үйлдэлээрээ давшлах нь хичнээн ноцтой явдал болохыг хуучин гэрээнд авиргүй хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байснаас харж болно. Хэн эцэг эхээ цохино? Тэр заавал алуулах ёстой. Гэтэл 21:15. Хэн эцэг эхээ хараана? Тэр заавал алуулах ёстой. Гэтэл 21:17. Есүс ч бурхан эцэг эхээ хүндэл. Эцэг эхээ хараагч нь үхэх ёстой гэж айлтсан. Матай 15:4. Химээгтээ хуучин гэрээний уг тушаалыг иш татжээ. Мосеч тэрслэх хүүхдийг хэрхэх талаар дараах зааврыг өгчээ. Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагдаггүй, зөрүүд тэрслэх хүүтэй хүн хүүгээ зодож занжсан ч тэр нь дуулгаргүй хിവэр байвал эцэг эх нь түүнийг барьж аваад хотынхон хаалга руу хотын ахмадуудад хүргэж өгöd. Хотынхон ахмадуудад манай энэ хүү зөрүүд тэрслэх хүүхэд бидний үгэнд ордоггүй танхай балмад архичин гэвээс харагтун. Өмнө чинь байгаа нутгийг эзэн бурхан чинь өгсөн. Эцэг өвгдийн чинь бурхан эзэн чамд айлтсан ёсоор яв. Түүнийг эзэмш. Бүү зүрхшээ гэсэн билээ.
Дэд хууль 21:18-аас 21. Энэ үг өнөөдөр хэрэгждэг байсан бол өдөр бүр цуглаан дотор овоо хідэн залуусыг цааш нь харуулах байсан биз. Энэ шийтгэл өнөөдөр хэрэгжихгүй. Гэхдээ эндээс бид тэрслүү занд Бурхан хичнээн хурц хатуу ханддгийг харж болно. Шийтгэл хэрэгжихэ болсон нь Бурхан хандлагаа өөрчилсөн гэсэн үг биш. Бид тэрслүү байдлыг зүрхэндээ зөвшөөрч болохгүй. Учир нь тэрслүү зан нь алуурч юм. Би хөвгүүдээ өсгөхдөө бүх хэлбэрийн тэрслэлээс бие чандлан хамгаалж явахыг загтаг байлаа. Тэрслэлийн хамгийн аюултай бөгөөд залжин хэлбэр нь гомдлох юм. Гомдол нь наагаараа хэлэхгүй ч цаагаараа чиний удирдах арга барил таалагдахгүй байна. Би л байсан бол өөрөөр хийх байсан хэмээн дээрх эрх мэдлээ жигших үйлдэл юм. Өөрөөр хэлбэл удирдлагаа доош нь хийх явдал. Израилийн хүүхдүүд гомдол гаргаснасаа болоод Канаанд нэвтэрч чадаагүй учрыг одоо ойлгов. Тэд хэдийгээр Мосегийн эсрэг гомдол гаргаж байсан ч цаагаараа Бурханыг жигшиж байжээ. Үндсэндээ Бурхан буруутай. Бид өөрөөр удирдах байсан юм гэж. Аав ээжигээ хүндэтгэх нь сайн зүйл бөгөөд урт удаан амьдралын гайхамшигт амлалтыг дагуулдаг. Би ч шүүхээс амийг л сонгоно. Энэ асуудлыг бид зүрхэндээ шийдэх ёстой. Гэрлэлт. Бүгдээрээ гэрлэлтийн талаарх Тэнгэрийн тушаалд анхаарлаа хандуулъя. Бичээс эхнэрүүдийг бүх талаараа нөхрүүддээ захирагдж яв гэдэг. Эфес 5:24. Энэ тушаал нь сүнсний талбар дээр төдийгүй амьдралын жирийн талбар дээр ч хэрэгжинэ. Паул нөхрүүддээ хэмээн нэр заасан. Эмэгтэй хүн эхнэр хүнийхээ хувьд бүх ирчүүдэд бос гагцхүү эр нөхөртөө л захирагдана. Мэдээж эмэгтэй хүн гишүүнийхээ хувьд чуулганыхаа сүнсний удирдагч пасторта захирагдана. Бас ажилтныхаа хувьд даргадаа захирагдана. Мөн иргэнийхээ хувьд иргэний эрх баригчдад захирагдана. Харин эхнэр хүнийхээ хувьд гагцхүү нөхөртөө л захирагдана. 1980-ад оны дундуур гэргээ бид хоёр алдаатай сургаалд бүдэрсэн юм. Бидэнд шинэ гэрээг шовинист хүмүүс бичсэн бөгөөд нөхөр эхнэрийн эрх мэдлийн талаарх үгийг нь сахих хэрэггүй гэж заав. Түүнчлэн Есүсийн бидэнд өгсөн аврал нь эрх тэгш гэж заалаа. Энэ мэдээж үнэн. Гэхдээ аврал эрх мэдлийг үгүйсгдэггүй. Үүнээс болоод манай гэр бүл олон жил амар амгаланг олоогүй юм. Бид хоёр удирдлагын байр сууриа булаалдан улайр нь тэмцэлдэв. Ийхүү олон жил тэмцэлдсэний эцэст би гэргээд Бурхан намайг энэ гэрийн тэргүүнээр тавьсан. Чи намайг дагна уу байна уу хамаагүй. Би гэрээ тэргүүлэх л болно гэж хэлсэн юм. Ийхүү миний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн ч Лизагийн хувьд зөрчил үргэлжилсээр байлаа. Удирдагч хүн удирдлагад орох хүмүүсээ албадан хүчилж болдоггүйг эзэн надад зааж өгсөн юм. Есүс ч бидэн дээр хүч хэрэглээгүй. Эрх мэдэлд ор байгаа хүмүүс эрх мэдлийг дагахгүй бол өөрсдөө л зовдөг. Би ч Тэнгэрийн амралт амгаланд ороодхов. Гэтэл Лиза гэр бүлийнхээ бүхий л дарамтыг үргэлжлүүлэн үүрсээр байлаа. Тэр намайг хариуцлагагүй удирдагч гэж үзжээ. Би нас залуу дээрээс нь үе олон алдаа гаргасан болохоор Лиза миний өнгөрсөн амьдралын алдаагаар өөрийнхөө завинлыг өмгөөлж байлаа. Заримдаа түүний завнил хэрээс хитэрч намайг эхнэртэй хамаг ачаагаа үүрүүлсэн хариуцлагагүй этгээд болохыг минь сануулах гэж хар шөнөөр нудран сэрэн. Хариуд нь би зүгээр л бүх завнилоо Бурханд даатгахыг зөвлөөд эргээд хэвтгэхэд Лиза хажууд маань зүсэн зүйлийн муу гургуулan бодсоор унтаж чадахгүй хэвтдэг байв. Эцэстээ Лизагийн завнил хэрээс хитэрч байнгын шаналнд нэрвэгдэв. Лиза манай гэр бүлийг дайрчулах зүсэн зүйлийн хямралыг толгой дотроо хідэн янзаар ургуулan төсөөлж завнилөөд зогсоо зайгүй мацаж байлаа. Тэгэд эцэстээ тээж явсан завнилдоо дарагдаж унав. Лиза дарамтаа хөнгөлөх гэж удаан хугацаагаар шүршүүрт цохиулах юм уу онгоцтой усанд хэвтэн. Нэгэн шөнийн угаал үлдэх ёслолынхон үеэр Лиза Бурхан руу ээлжид гомдлоо урсгаж байтал Бурхан түүнд "Лиза, чи Жоныг сайн удирдагч гэж боддоггүй" гэж асуужээ. Лиза ч шууд л "Үгүй, би түүнд итгэдэггүй" гэж хариулж. "Лиза, чи Жонд итгэх шаардлагагүй. Чи надад итгэхэд л болно. Чи Жоныг өрхийн тэргүүнийхээ үүргийг олигтой биелүүлдэггүй. Өөрийгөө илүү сайн гүйцэтгэдэг гэж үзэж байна. Чиний үүрч яваад завнил дарамт чинь өрхийн тэргүүн хүний ачаа юм шүү дээ. Энэ чиний хувьд буулга бол нөхрийн чинь хувьд нөмрөг юм. Наадхаа тавь." Лизагийн нүд нээгдэв. Эр нөхөртөө захирагд гэдэг тушаалыг эрх мэдэлд улайрсан этгээд бос. Бурхан өөрөө өгсөн шүү дээ. Лиза үүрэх ёсгүй зүйлээ өөрөө авч үүрээд байсан учраас тэгтлээ ядарчээ. Бурхан эр нөхрийн үүрэг хариуцлагын ачааг тээх тосолгоо нэгүсэлтэй нь хамт өгдөг. Гэтэл Лиза тээх тосолгоо нэгүслийг нь аваагүй гэж ачааг нь үүрээд байжээ.
Лиза шүршүүрээс буун нус нулимс болсоор гарч ирээд баахан уучлал гуйж билээ. Тэгээд миний хэдэн сарын өмнөөс идэлх болсон амар амгалан амралтанд орж ийхүү манай гэр бүлд олон жилийн дараа инх тайван тогтов. Ариун сүнс тэр орой Лизад нөхрийнхөө сонголт шийдвэрээс дуртай юм уу таалагдсан хэсэг дээрээ л захирагдаж болдоггүйг зааж өгчээ. Лиза Бурхны тушаалд бүрэн захирагдах юм бол Бурхан өөрөө түүнийг хамгаалахыг ухаарсан байна. Тэр явдлаас хойш би алдаа гаргасан уу? Гаргасан. Маш их. Гэхдээ энэ бүхэн дунд Бурхан өөрөө Лизаг хамгаалж амар амгалангаар бүсэлсэн юм. Лиза Бурханд захирагдсан учраас нөхөр нь хичнээн мунхаг шийдвэр гаргаж байсан ч Бурхан түүнийг өөрөө хамгаалжээ. Ухаан муутай юм уу? Аврагдаагүй нөхрүүд. Бурхан эхнэрүүдэд гагцхүү итгэдэг нөхөртөө захирагдаарай гэж тушаагаагүй юм. Петр түүнчлэн эхнэрүүдээ та нар нөхөртөө захирагд. Ингэхэн нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ бие авч явах байдлаар аврагдана. 1-р Петр 3:1 гэсэн. Эхлээд түүнчлэн эхнэрүүдээ гэдэг үгийг үзье. Петр дөнгөж сая эрх баригчдын зүгээс ирэх шудраг бус хандлагыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьж дуусчээ. Бидний талаар 13 дугаар бүлэгт ярьсан. Тэгээд араас нь шууд яг ийм маягаар нөхөртөө хандаараа хэмээн зааварлажээ. Энэ бүхнийг нэгтгэх юм бол дараах маягийн үг бий болох байх. Боодуудаа бүхий л хүндлэлээр зөвхөн сайн дүлгөөн төдийгүй бас гажууд эзэдтэй ч захирагд. Учир нь хүн шудраг бусаар зовхдоо Бурханд ханддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь нэгүүлсэл юм. Яг ийм маягаар эхнэрүүдээ та нар нөхөртөө захирагд. Ингэхэн нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ бие авч явах байдлаар аврагдана. 1-р Петр 2:18-19, 3:1. Зарим итгэдэг нөхрүүд итгэдэггүй нөхрүүдээс ч илүү хэцүү хатуу байдаг. Харамсалтай боловч энэ үнэн. Тийм боловч ерөнхий дүрм талаас нь авч үзвэл аврагдаагүй нөхөртөө захирагдах нь илүү хэцүү байна. Итгэдэггүй нөхөр нь итгэдэг эхнэрээсээ Бурхны үгийг зөрчихийг шаардвал эхнэр нь нөхрийнхөө зааврыг дагах ёсгүй ч нөхөртөө захирагдсаар байх ёстой гэдгийг би дахин хэлье. Энэ хандлага нь нөхөрт нь ямар ч номлолоос хүчтэй нөлөөлөхийг Петр цааш нь өгүүлжээ. Би итгэдэггүй нөхөртөө нэгэн эмэгтэйг танина. Тэр бээр нөхөртөө олон жил номложээ. Нөхрийнхөө ажлын газар, сайн мэдээний номууд орхиж, орныхын дэргэд, суух дуртай газар нь цайныхын ширээн дээр Библи, Христч ном сэтгүүл тавьж, нөхөрт нь нөлөөлнө гэж харсан стратегийн ач холбогдолтой танилууда гэртээ байн гуйлна. Гэтэл нэг өдөр Бурхан түүнээс чи нөхрийнхөө авралд хэр удаан саад хийх вэ гэж асуужээ. Цочигдож мэгдсэн эмэгтэй би нөхрийнхөө авралд саад хийсэн гэж юу? Яаж тэрвэ гэжээ. Гэтэл эзэн түүнд нөхөртөө номлож нөхцөл байдлаар төрөмгийлэн дарангуйлах нь Бурхны хүсэл биш гэдгийг ойлгуулжээ. Бурхан түүнд 1-р Петрийн зааврыг харуулад тэр олон танилцуулах сэтгүүл Библиэсээ салж стратегийн ач холбогдолтой хосуудыг оройн зогт урьхаа боль гэсэн байна. Жон би нөхрөө зүгээр л хайрлаж түүнд захирагдсан. Тэгээд хэдэн сарын дараа нөхөр маань амьдралаа Есүст өгсөн хэмээн ярьж үлээ. Би тэднийд зочлохдоо нөхөр нь эзэнд үнэхээр хайртай болохыг харсан юм. Хэрэв бид зүгээр л итгэж найдаж Бурхны үгийг дуулууртаа дагах юм бол гэрт маань гайхамшиг болж ойлголтоос давсан амар тайван буuna. Энэ үгийг эрх мэдэл дулаарсан дарангуйлдаг атгаг удирдагч нар биш, харин Бурхан өөрөө хэлсэн гэдгийг би дахин хэлье. Бурхан үүнийг бидний л хангамж, хамгаалалтын төлөө хэлсэн бөгөөд энэ талаар бид дараагийн бүлгэрээ үзнэ. Зовлон дунд бид Бурханы дараах амлалтанд найдаж болно. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гайхамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Иремья 29:11. Нийгмийн эрх мэдэл. Ажил сургуулийн талбар дээр хэрэгхийг шинэ гэрээ тодорхой зааварладаг. Паул боолууд аливаа зүйлд эзэндээ захирагдан, таалалд нь нийцүүлж, зөрж эсэргүүцэлгүй, шамшигдуулалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний аврагч Бурхны сургаалыг бүх талаар чимнэ. Тит 2:9-10 гэжээ. Ажилтан албан хаагч нь хоосон номлолоороо бус, харин хүнд хэцүү цагт үзүүлсэн зан чанар, ёс зүйгээр Есүсийг эергээр гэрчилсэн талаар компанийн дарга нар эзэд гэрчлэхийг сонсох шиг сайхан зүйл байдаггүй юм. Тэд итгэгч ажилтан албан хаагчаа маргадаггүй, гомдолдоггүй, хэдрэлдэггүй, бусдаасаа илүү ажилдаг, манай хамгийн үнэнч ажилтан хэмээн магтдаг. Тэр ажилтан албан хаагчийн ачаар дарга эзэд нь Есүсийн талаар хэлэх үгэд маань зүрх сэтгэлээ нээж өгдөг үлээ.
Гэтэл бас таагүй ч гэрчлэл бий. Нэг удаа би онгоцоор зорчихдоо нэгэн томоохон хотын 2 дахь том такси компани эзэнтэй зэрэгцэж суусан юм. Тэр намайг Есүсийн үйлчлэгч гэдгийг мэдхээс өмнө элен далангүй сайхан яриад илгэж байснаа энэ тухай мэдмэгцээ дууга хураагаад нугдаачихав. Бидний харилцаа нэлээд сайхан өрнж байсан учраас би түүнээс шууд л учрыг нь асуулаа. Тэгтэл тэр бээр "За яах вэ? Хэлээ л дээ. Манайд нэг эмэгтэй ажилдаг байлаа. Тэр нөгөө дахин төрсэн Христэд итгэдэг хүмүүсийн нэг байсан юм. Тэр ажлын газрын бүх хүмүүст номлож, өөрийнхөөч бусдын ч ажлын бүтээмжийг хумсалдаг байсан. Тэгээд манайхаас гарахдаа баахан юм хулгайлаад дээрээс нь манай компаниг Германд амьдардаг хүүтэйгээ ярьсан дуудлагын төлбөр гэж $8,000 өрөнд оруулаад явсан даа гэж ярьсан билээ. Миний хэлэг эмтрэв. Мэдээж тийм авир хулгайн хэргийн дараа тэр компани хүмүүс Бурхны үгийг сонсох уу? Тиймээс л Паул зөвч эсэргүүцэлгүй, шамшигдуулалгүй, харин алив сайн итгэлийг харуул гэсэн байна. Бид ажил олгогч нар сургуультай захирагдаж, хөдөлмөрлөж, хууль дүрмийг нь биелүүлэхдээ эзэн Есүс Христийнхэн нэгүүлслийг гэрчилдэг. Паул өөр нэгэн газарт боолуудаа махан бодынхон эзэнд бүх талаар дуулууртай байв. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин эзнээс имэн чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус. Эзний төлөө чин зүрхнээсээ хийхтэн. Колосай 3:22-23 гэж хэлжээ. Бүх талаараа даг гэсэн байгааг харна уу? Дарга юм уу багш чинь хичнээн боломжгүй зүйлийг шахин шаардаж байсан ч түүнд дуулууртай байх нь үнэндээ эзэнд дуулууртай хандаж буй явдал юм. Паул цааш нь учир нь та нар эзнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар эзэн Христэд үйлчилж байгаа юм. Колосай 3:24 гэжээ. Тэр эмэгтэй үнэндээ эзнээс хулгайлж байгаагаа мэдсэн бол хизээж тэгэхгүй л байсан байх. Түүнд ойлголт эзнээс имэх сэтгэл дутжээ. Паул дараагийнхаа ишлэлд буруу үйлдэгч нь хинч бай ялгаагүй. Үйлдсэн буруугийнхаа уршигыг хүртэнэ гэжээ. Үүнийг мессеж Библиэлд бүр гоё хэлдэг. Хуурмаг ажилтай, санаа мууд зарц хариуцлага хүлээн. Христэд итгэдэг байх нь муу үйлсийг хайцаалгахгүй. Эмэгтэй такси компанийн эзнээс юм уу? Иргэний шүүхээс мултарч болгоч. Христийн шүүх сэнтигээс мултрахгүй. Тиймд ойрч, холч, түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ. Учир нь хүн бүр муугч, сайнигч юу үлдэснийхээ төлөө биеэрээ хариугаа авахар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. 2-р Коринт 5:9-10. Ерөнхий асуудал. Олон хүн номлодог шигээ амьдрдаггүй удирдагчийг сонсохгүй гэдэг. Гэхдээ энэ сэтгэлгээ дуулууртай байдлаас төрдгөө, хүний эргцүүлэлээс төрдгөө. Тэгээд Есүс ард улан болон шав нартай айлдсан нь Мосегийн суурьнд хуулийн багш нар ба фарисеучуд сууж байна. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахи. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Тэд ярьдагч түүнийгээ эс үйлддэг. Матай 23:1-3. Есүс номлодог шигээ амьдрдаггүй. Завхарсан удирдагч нартаа ч захирагд гэжээ. Учир нь бид захирагч нартай бус, харин тэдний дээр орших эрх мэдэлд захирагдж буй юм. Watchman Nee ингэж бичжээ. Бурхан эрх мэдлийн тогтолцоог бий болгохдоо том эрсдэл гаргаж, Бурханы төлөөний эрх мэдэл Бурханыг буруугаар таниулбал Бурханы нэр хүндэд үлэмж гарз учрах. Тийм боловч Бурхан эргэлт буцалтгүйгээр эдгээр эрх мэдлийг тогтоожээ. Бид эрх мэдлийг зоригтой дагах нь Бурхан эрх мэдлийг бий болгосны дэргэд юу ч биш. Бурхан эрх мэдлээ хүнд даатгахаас айгаагүй байхад бид эрх мэдлийг дагахаас айх юм. Бурхан эрх мэдлийг зоригтой тогтоосон байхад бид урамтай дагах ёстой. Алдаа гарвал бид хариуцахгүй. Эрх мэдэлтнүүд л хариуцах. Учир нь эзэн Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Ром 13:1 химэн тушаав. Зүгээр л дуулууртай дагах хэрэгтэй. Дуулууртай дагах явц дунд гарсан аливаа алдааг эзэн бидэнд тохоохгүй. Харин алдсан эрх мэдэлтнүүдтэйгээ л ярина. Гэтэл захирагдахгүй байх нь тэрслүү явдал бөгөөд эсэргүү хүн энэ хэрэгэ Бурханы өмнө толгойгоороо хариуцах. Spiritual authority 69-71-р хуудас. Энэ үгийг шудраг бус эрх баригчдад мөлжүүлсэн хүн бичжээ. Тэрбээр 1930-аас 1940 онд Хятадын нутгийн чуулгануудыг гадаадын илгээлтийн байгууллагуудаас бүрэн бие даахтан тусалж хаанчлалд олон хүнийг оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ хүний үйл ажиллагаа Хятадын эрх баригчдыг хэлэгнүүлсэн тул түүнийг 1952 онд баривчлан олон төрлийн хэлс хэрэг тунгаад 1972 онд нас барах хүртэл нь хорьжээ.
Тийм боловч тэрээр эзнийг имэн хүндэтгэх хандлагынхаа хүчээр шоронд олон хүнд Есүсийг гэрчилж, тэр гэрчлэлээр нь олон хүн аврагдсан байна. Түүний зохиол бүтээл энэ олон жилийн дарааж үе олон хүнд хүрсээр. Эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх. Төлөөний эрх мэдлийг хэрхэн танихыг би номдоо олонтаа заасан. Гэхдээ энэ бүлгийнхээ төгсгөлд дахин нэг батжуулах нь зүйтэй болов уу? Библи эзний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул 1-р Петр 2:13 гэдэг. Бид засгийн газрын гишүүд тангар өргөсөн төрийн албан хаагчдын эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс гадна мөн компанийн удирдлага юм боловсролын захирал, багш ажилтнууд гэсэн эрх мэдлэлтнүүд ч байна. Гэр бүл доторх эрх мэдлийг ч хүлээн зөвшөөрөх амархан. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй гэрлэхдээ нөхрийнхөө жинхэнэ эрх мэдэл, хамгаалалт, халамж дор ордог. Шинээр мэндэлсэн хүн аав ээжийнхээ эрх мэдэл дор орно. Өргөмөл хүүхэд ч аав ээжигээ өөрийнхөө төрсөн аав ээж шиг л хүндэтгэх ёстой. Асрамжийн газар байгаа хүүхэд удирдагч нараа хүндэтгэн эрх мэдэлд нь захирагдах ёстой. Тэгвэл чуулган дотор хууль ёсны эрх мэдлийг таних жаахан ярвигтай. Бичээс чуулган доторх хуурамч элч, иш үзүүлэгч, удирдагчдаас сэрэмжлүүлэх бөгөөд бид тэдэнд захирагдаж болохгүй. Паул гэвч бид тэдний эрхэнд хормын зурж ороогүй. Ингэснээр сайн мэдээний үнэн нь та нарт үлдэх юм. Галаад 2:5 гэсэн. Хуурамч удирдагч нар хоёр замаар илэрдэг. Нэгдүгээрт тэд бичээстэй игнэхгүй доктрин заадаг. Паул дөнгөж сая хэлсэн үгийнхээ агуулгын хүрээнд харин бид ч эсвэл Тэнгэрийн зарлага элчиж гэсэн бидний та нарт тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. Галаад 1:8 гэжээ. Энэ шалтгаанаар Паул тийм удирдагч нарыг хүндэтгэхгүй ажээ. Хоёрдугаарт хуурамч удирдагч нар чуулган дотор өөрийгөө өргөмжлөн тодруулдаг бол Бурхны томилгоо нь ариун сүнсээр эхлэн нэр дэвшигчийн амьдралыг ажиглан батлах албан ёсны амьд сэрүүн удирдагч нараар баталгааждаг. Энэ үйл явцыг хуучин гэрээ Йошуагийн томилгоогоор дүрслэн харуулдаг юм. Бурхан Мосед "Ноны хүү Йошуаг ав. Түүний дотор сүнс бий. Түүний дээр гараа тавигтун. Түүнийг тахилч Илиазар болон даяар хотол түмний өмнө зогсоогоод тэдний нүдний өмнө түүнд үүргийг даалгахтун. Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн түүнд дуулууртай байхын тулд чи өөрийн алдраас түүнд өгөхтун." Тооллого 27:18-20. Бурхан Йошуаг сонгосон ч сонголтоо хэдийнэ байгаа томилогдсон удирдагч нараар буюу Мосе, Илиазар нараар баталгаажуулсан. Энэ үлгэр загвар шинэ гэрээнд ч гардаг. Үйлс 13:1-4. Паул үүнийг учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин эзнээр сайшаагддаг нь шалгарна. 2-р Коринт 10:18 хэмээн баттгажээ. Өөрийгөө өргөмжлөн тодруулсан удирдлагад захирагдах нь аюултай нүүдэл. Бурхан өөрийнхөө томилсон удирдагчийг заавал хүчин зүтгэсэн чуулганых нь өмнө баталгаажуулдаг. Есүс Туатрийн итгэгч нарыг өөрийгөө иш үзүүлэгчээр тодруулсан Изабель гэгч эмэгтэй худал сургаал эрх мэдэлд захирагдсаныхын төлөө зэмлсэн. Илчлэл 2:20-25. Би өөрийгөө тодруулсан удирдагч нарыг таних тухайд эзэн ийн айлд руу нэртэй бүхэл бүтэн ном бичсэн бөгөөд тэнд тэр хүмүүсийн хуурамж, завхарсан сүнсний эрх мэдлийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Хэдийний аврагдаж Бурханы хүслийг хайж байгаа хүн чуулган доторх хууль ёсны эрх мэдлийг таньдаг. Есүс хэрэв хэн нэг нь түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Иохан 7:17 гэсэн. Гол түлхүүр нь хэрэв хэн нэг нь түүний хүслийг үйлдэхийг хүсвэл гэдэг үгэд оршино. Бурханы араас явж байгаа хүнд Бурхан ариун сүнсээрээ ялгах нүдийг өгнө. Иохан ч үүнийг батлан хэлсэн. Харин та нар ариун нэгнээр туслагдсан бөгөөд бүхнийг мэднэ. 1-р Иохан 2:20. Watchman nee. Бид Бурханыг үнэхээр дагаж сурвал хэн дээр Бурханы эрх мэдэл байгааг шууд танина гэж бичсэн. Spiritual Authority 62-р хуудас. Бурханыг мэдэх нь эрх мэдлийг мэднэ. Учир нь Бурхан эрх мэдэл хоёр салшгүй. Бурхан өөрийг нь хичээнгүйлэн эрен хайж дагдаг хүмүүсийг шагнадаг. Дараагийн бүлгээрээ эрх мэдэлд захирагдахын олон сайхан ашиг тусыг сурцгаая. Та Джон Биверийн Батлан хамгаалалт дор удирдлагатай хандах хандлагаараа ирээдүгөө шийдэн номын 16 дугаар бүлгийг сонслоо.